Хүүхдүүдээ нэгнээ дээрлэхэж, хэрцгийгээр зодож, доромжилж байгаа бичлэг жилдээ 1-2-оор тогтохгүй захим орчинд олонний анхааралд ордог болоод удлаа. Гэвч бичлэг тарах бүрд үеийнгийн дээрлэхэлтийн асуудал утасны цаана шүүмжлэл, хилэлцүүлэг өрнүүлсээр өнгөрч байна. Харин бодит амьдрал дээр энэ асуудалд ач холбогдол өгч, хүчирхийлэл дээрлэхэлтийг байх ёсгүйг тунхаглаж, соёл тогтоож байгаа үг үйлдэл алга байна. Кейс 1. Бага ангид байхдаа үеийнхнээсээ бага зэрэг жин ихтэй учраас элдвээр хэлүүлж сургуулаасаа шилжжээ. Шинэ сургуультай ч ялгаагүй жил гаруй хугацаанд ялгуурлан гадуурхалтанд өртсөн байна. Сургуулаасаа би өдөө орон нутгаас улсын нийслэл Улаанбаатар хотод ирсэн. Миний гаднах төрх харагдах үзмжээр намайг болохоор тийм муугаар хилжсэн гэдгийг би болохоор хүүхдүүдийн цуурхлаас сонсцоо. Тэр үедээ айгүй надад хэцүү санагдчихсан. Өөр сургууль руу шилжиж очижсэн. Би үеийнхнээс айгүй том битээ бага зэрэг жингийн өлөөдөлтэй болохоор ер нь бол бүдүүн тарган гэх мэтээр бол ганц хоёр хилүүлдэг байсан. Тэр багшгүй группээр нь болохоор намайг болохоор хайт хийцэн байдаг байсан. Ангиас гадуур үйл ажиллагаа, уулын гарах, кино үзэх, эсвэл заал авах зэрэг анги нийтийг хамарсан юм дээр би болохоор өөрөө ч хичээж очдоггүй, намайг ч гэсэн хүмүүс дуудаггүй, бараг жил гаргийн хугацаанд үргэлжилсэн. Өөрийгөө дотор хатгалсаад айгүй тийм ууртай гэрийнхэнтэйгээ ерөөсөө дэхэн эрэг харьцаж чадхаа бэлчсэн байсан. Тэгээ сүүлдээ болохоор тэгээ буруу хүмүүстэй нийлэх ч юм уу тиймэрхүү ганц хоёр тохиолдол гарсан. Айгүй тийм бухимдаж үсэхээр унах ч юм уу электрон тамхич гэдэг юм уу тэр үедээ яг хамгийн бухимдсан үедээ тэр л намайг тайлруулах юм шиг мэдрэмж өгдөг байсан. Тэр л миний хамгийн муухай үе. Кейс 2. Өдгөө төгс ангийн сурагч хүүхдийн оролцооны байгууллагад хамрагдаад хүний эрхийн олон талын мэдлэгтэй болсон. Улмаараа бага ангидаа ангиараа нэг хүүхдийг дээрлэхэж байснаа ойлгоод уулзан уучлалт гуйсан байна. 3, 4, 5 дугаар ангид байхад манай сургуульд нэг шилжиж ирсэн нэг охин. Тэр болохоор хөдөөний охин байсан, бүр хөдөө сумаас ирсэн охин байсныг манай ангийнхан бүгдээрээ нийлж агаад гадуурхсан байгаа байхгүй юу. Багшийн цүнхнээс ингээд санаандгүй нөгөө дэвтэр авах гэж үед нь ч юм уу хулгай хийж ийн гэж бид нэр шууд сэрддэг. Гэх мэтчлэнгээр. Тэгэнгүүт бид нэр тэр хүүхдийг шоглохын тулд цүнхэнд нь байсан юмнуудыг аваад шууд хогийн савнд ичдэг гэсэн. Тэгэнгүүтлээ манай ангийн хүүхдийн утас нь алга болонгууд шууд тэр охиныг авцсан гэд гүйжирддэг. Тэгэнгүүт тэр охин би аваагүй штэ гэд 1000 уйлсан ч гэсэн тэр охинд итгэх хүн байхгүй. Болохоор тэр хүүхэд ялч авцсан болчихж байгаа байхгүй. Тэгэд тэр охин одоо хаана юу хийж явд юм бол яад юм бол ийд юм бол гэд би зуны амралтаараа очиж тэр охинтой уулзаад би намайг ялангуяа дээрлэхдэг байсан тэр охтуудаас би одоо таархаараа харцаа бууруулаад хараагүй юм шиг намайг битээ хараасаа гэж боддог. Одоогоор яг чи ингээд надаас уучлалт гуйж гин. Гэхдээ үнэхээр чамд их баярлж гин. Гэхдээ чи чамаас илүү тэр хүүхдүүд надад илүү амар мэдрэмж төрүүлсэн болохоор тэр хүүхдүүдийг надаас бас уучлалт гуйгаасаа гэж хүсэж гин гэд надад хэлсэн. Тэгээ би тэр хүүхдүүдтэй нь холбогдож юм байна, тийм байна гэд хэлэнгүүт тэр хүүхдүүд тэр охиныг байсныг ч мартсан байгаа байхгүй юу. Шинэ багш биднийг 5 дугаар ангид байхад хүлээж авсан. Тэр багш бол тэр охинд үнэхээр хэцүү байгааг нь ойлгоод тэгээд 1 сар 2 сар 5 дугаар ангид ороод нэг 10 сар ихээр илүү шилжүүлчихсэн шууд эцэг гэх юм. Кейс 3. 2025 оны 9-р сарын 4-ний өдөр тоглоомын талбайд бүлэг хүүхдүүд сураантай танхаарсан асуудлыг олон нийтийн цахим сүлжээнд иргэн уянга нийтлэв. Тухайн хүүхдүүд нь улсын ууган гих тодтголтой 1-р сургуулийн сурагчид байсан нь асуудал бүрэл олонний анхааралд ороход нөлөөлөв. Дээрлэхэлтэн бүртэж байгаа хүн биш үү те. Юу тулд юм бэ гэдэг бид нар бас мэдгүй байгаа юм л та. Би жишээл том хүн ингээд яг тэр дээрлэхэлтэн бүртүүд би өөрөө надад бол яг тэр хүүхдүүд хэлж байгаа үхээч ингээд дүүжлэж үхээч гэдэг ч юм уу тэр муухай өгнүүд бол ингээд надад ингээд тийм амиа орлох сэтэл яг үгүй байгаа ч гэсэн би тэрийг удаа дараа давтамжтай ингээд сонсоод уншаад эхлэхээр миний төв мэдрэл цочирч эхэлсэн гэдэг баг. Би тэр өөрөөсөө мэдэхгүй би ханаа төрчүү гэж бодсон байсан. Тэсэн чи хоолоо боогдсон. Төв мэдрэл ингээ хоолоо боод юм байна л. За араас нь тэгээд эцэг эхчүүд уянга өөрөө ийм хүн юм шүү гэдэг юм давлгаа орж ирсэн байхгүй. 2 хоногийн турш намайг ингээд уянга л өөрөө ийм муу би хүртээ энийг ингээ хүртэх ёстой байсан юм шиг. Тийм давлгаа орж ирд юм байна. Бид нар дээрлэлтэнд өртөж байгаа хүүхдийг яагаад маш хурдтай хамгаалтанд авах ёстой юм бэ гэдэг цааш шалтгаан энэ байгаа байхгүй юу. Яг би аюу тууштай үзсэн тул та ерөнхийдөө үр дүнд хүрсэн гэж бодоод байгаа. Гадаадын жишгээр юу гэдэг вэ гэхээр
Сургууль нь энийг хүлээн зөвшөөрөхгүй, ийм бүүлийн үйлдэлийг хизээч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тунхаглаж гаргадаг. Тэгжээч энэ хүүхдүүдэд нөгөө нийгмийн хэм хэмжээг ойлгуулах гэдэг байгаа байхгүй, соёлоо ойлгуулах гэдэг байгаа байхгүй юу? Чи ийм үйлдэл гаргах юм бол бид нэр чагаа хасан шүү. Яа гэвэл манай одоо жишээлбэл сургуулийн орчин дотор бид нэр хүүхдүүдээ эрдэм заах гэж байгаа болохоос биш бусдыг дээрлэх тийм соёл заах гэхгүй тийм биз дээ. Тэрийг бойжулдаг орчин биш ээ. Тэрийг би айгүй олон удаа шаардсан л та. Тэгээд тэр чинь 22 дахь хоног дээр байлуу мэдээлэл нэгдүгээр сургууль гаргасан. За тэгсэн чинь тэр нөгөө над руу яваад байсан халдлага 20 хоног үргэлжилсэн байхгүй. Тэр нь зогсож байгаа байхгүй. Тийм сургууль бол бид нэр одоо өөрийнхөө сургуулийн хүүхдүүдийн гаргасан үйлдэлтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд өөрийнхөө сургуулийн цахим утсаар дамжуулж уриалга гаргасан, за дээр мөн мэдээлэл гаргасан. За мэдээж тэр манай хүүхдүүдийн олон нийтийн эзэмшлийн талбай дээр бусад иргэдтэй зөв бос үг хэллэг хэрэгжилж байгаа бол одоо энэ бол одоо ашгүй буруу үйлдэлээ. Бид нар бол энийг бол одоо дэмжиж хамгаалж байгаа зүйл бол биш манай хүүхдүүдийн бол гаргасан алдаа. Тэр тусгаар бол бид нар албан сургуулиучлалгүйсэн. Хүүхдүүдийн хувьд бол бид нар эцэг их сурагч сургууль хамтарч оруулсан гэрээ байгуулдаг. За тэр гэрээнд заасан одоо үүрэг даалгавраа одоо биелүүлээ. Хүүхдийн чинь одоо олон нийтийн газар бусдтай зөв бус үгэллэг хийж ингэж харилцаж байна. Харилцааны юм асуудлууд үүсгэж байна. Энэ талаас нь бид нар эцэг эхтэн зөвлөж, хүүхдэд нь зөвлөж, ахиж одоо ийм үйл явдлууд гарахгүй байх талаас нь сургуулийн зүгээс бол тодорхой одоо өөрсөнтэй ярилцаж албасаар баталгаажуулж баримтжуулж ажлуудыг бол хийж байна. Бусад сургуулиуд ч гэсэн бас энэ одоо манай сургууль дээр одоогоор янз бүрийн мэдгдсэнгүй гэх биш. Бас л адилхан хүүхдүүд эцэгчүүдтэй багш нартай энэ зүйлийг бол уриалж байх хэрэгтэй. Бүгдээрээ нийтээрээ бид нар энийг уриалж аж анхаарч аж энд бол бас тодорхой өөрчлөлтүүд гарна гэдэгт бол итгэлтэй байна. Үеийнгийн дээрлэхэлт гэж хэн бүхэн мэддэг хэрнээ дээрлэхүүлсэн хүүхэд үг дуугүй хүлцэж, нуугдж явхаас өөр аргагүй нөхцөл байдалтай байдаг нь хэд хэдэн шалтгаантай. Нэгтээ дээрлэхэлт байна гэдгийг тухайн байгууллага хүлээн зөвшөөрдөггүй. Мөн хохирогч хүүхдийн мэдээллийг авах, асуудлыг нь шийдэх цэгцтэй систем байхгүй. Дээрлэхэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ил тод зарлдаггүй. Дээрлэхэлттэй тэмцэх гэдэг юм бол байгаа гэдгээ онцлох хэрэгтэй тийм биз дээ. Эмч хүн одоо жишээл оншоо тавьж эмчилгээ. Тэгэхээр онцлох хэрэгтэй байхгүй. Онцлохын тулд бид нэр өгөгдлөө цуглуулах хэрэгтэй. Би нэг тийм асуумж бэлдэж өгсөн юм л да. Сүхбаатар дүүргийн боловсролын газар. Тэднийх тэгээд дүүргийнхаа харьяа 3 сургууль дээр тэр асуумжаа явуулсан байл дээ. Тэгээд өөртөө бол одоогийн байдлаар бол дүр дүнгээ зарлаагүй байгаа. Гэхдээ зөвхөн аман байдлаар бол бид нэр ийм нөхцөл байдалтай байгаа ерөөсөө мэдээгүй юм байна гэж байгаа байхгүй. Дээрлэхэлт бол өөрөө давтамжтай байгаад гэдэг харгислал байгаа байхгүй. Тэгээд тэр асуумжийн онцлог нь юу гэхээр ингээд тохиолдлыг нь хугацаагаар нь асууж байгаа байхгүй. Нэг удаа тохиолдол бол зүгээр тохиолдол байхгүй. Хоорондоо муудаад үл ойлголцол ч юм тийм байх боломжтой. Тэрийг бол хасж байгаа юм. Тэгэнгүүтээ сард нэг удаа эсвэл 7 хоногт тэд удаа 2 удаа гэдэг ч юм уу. 7 хоногт 3-5 удаа гэдэг ч юм уу. Давтамжийг ингээл нэмээд асууж байгаа байхгүй юу? Тэгэхэд хүүхдүүдийн хариулж байгаа байдал бол бүр нөгөө туйл руугаа өгч ирж байна гэдэг тийм хариулт өгч гэж байгаа. Хариу үйлдэл үзүүлэх механизм байх хэрэгтэй мөлий. Тэгэхээр сургууль дээр гомдол хүлээж авах механизм ил тод нээлттэй сургуулийн бүх оролцогч талууд адилхан ойлголтын түвшинтэй бэжэж мэдээлэх механизм ажиллана. Тэрнээс биш юу гэдгийг хүүхэд хамгааллын багийнхан нь л мэдээд нөгөө эцэг эхчүүд мэдэхгүй байх юм бол энэ мэдээлэх механизм ажиллахгүй. Практик дээр юу байгаа вэ гэхээр хамгийн түрүүнд нэгдүгээр хүүхдийн дээрлэхэлтэнд юм уу ямар нэгэн одоо асуудалд холбогдсон тохиолдолд эцэг эхчүүд багшид хандж байгаа. Анги удирдсан багшид хандж байгаа. Анги удирдсан багш цаашаага хүүхд хамгааллынхаа багт мэдэгдэж гинэ үгүй юу гэдгээ эргээд эцэг эх рүү мэдэгддэг. Нөгөө хүүхэдтэй одоо асуудал яаж шийдэгдсэн бэ гэдгээ буцаад эцэг эхчүүд мэдэгдэхгүй тий. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд ч ингээ мэдээлэлгүй байдлаасаа болоод бухимдалтай болчихж байгаа юм. Миний хүүхэдтэй ажилласан юм уу, ажиллаагүй юм уу, сэтгэл зүйчтэйгээ уулзсан юм уу, уулзуулаагүй нөгөө зуршил гаргасан хүүхдийн эцэг эх рүү хэлсэн юм уу, хэлээгүй юм уу гэдэг тий. Ингээд нөгөө өөрсдөө асуудлаа шийдэх юм руу оронгуудаа захим орчинд тэгээ нөгөө чатаар хэрэлддэг тий. За бүр зарим тохиолдолд сургууль дээр нэрч одоо зохион хийдэг асуудал руу орчод байгаа. За тэгэхээр яг
Нэг тэгвэл одоо энэ өргөдөл хомлогоор гаргаад тэрийг ингээд үр дүнтэй хүүхдэд одоо хохирлгуугаар шийдвэрлэдэг одоо соёл тогтолцоо бол бас бүрэн тогтож чадаагүй байна гэж харж байгаа. Тэгэхдээ бид нар хариу арга хэмжээг бол хүүхдийн хөгжил сэтгэхүй тэр нөхцөл байдалд нийцсэн байдлаар авах үүрэгтэй. Дээрэс нь бид нар хүүхдийг дахин хохирохгүй байх тэр нөхцөл одоо боломжоор хангасны үндсэн дээр бол тэр хүүхдэд ажиллаж тэр хүүхдийг одоо сурган хүмүүжүүлэхтэй заавал нөлөөлөх энэ ажлыг бол зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхээр бол ганц сургуулийн багш нийгмийн ажилтан биш, энэ дээр бол бүгдээрээ нэг үр дүн гарах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдийг бол одоо нэг буруу үйлдэл хийснээр одоо шийдэгснээр асуудлыг шийдэгдэхгүй. Энэ дээр бол бид нар энэ үйлдэлийг хийж болохгүй. Энэ үйлдэл бол одоо бусдын ирэхэд хандж байгаа ийм зөрчил юм аа гэдгийг тухайн хүүхдэд ойлгуулад тэгээд хүүхдийг дахин тийм одоо үйлдэл гарахгүй байхад чиглэсэн ажил арга хэмжээ зохион байгуулсан. Илэрж байгаа илрэлтийн тэмцгээс гадна сур шалтгаан руу илүү чиглэсэн одоо урьдчилан сэргийлтүүдийг бол ялангуяа сургуулийн орчинд бол авч үзэх шаардлагатай байдаг. Үеийнгийн дээрлэл хэлтийг хүүхэд хамгааллын хуулийн шинжилсэн хариулахад анх удаага 2024 онд хуульчилж одоо хэрэгжиж явж байгаа гэсэн. Өмнө нь бол үеийнгийн дээрлэл хэл гэдэг үг хуульчлагдаагүй. Дээрэс нь ингээд зохицуулалт нь бол нөгөө бүлэглэх те эсвэл нөгөө зодон гэдэг ингээ эрүүгийн хууль руу ороо явчихдаг гэсэн бол одоо хүүхэд хамгааллын хууль дээр үеийнгийн дээрлэл хэлт гэдэг нэр томьёо нь орж ирсэн. Дээрлэл хэлтээс урьдчилан сэргийлэх үүргийг бол холбогдох төрийн байгууллагуудад бол хүлээлгэсэн. Нөгөө талаар гарсан тохиолдолд яах вэ гэдэг зохицуултыг бас тодорхой хэмжээгээр бол хийсэн. Нөгөө талаар сургуулийн хүүхэд хамгааллын баг юу хийх вэ гэхээр кейс гарахад холбон зовчлох үргэлж гүйцэтгэх мэргэжлийн багт нь буюу нөгөө орон нутгийн хүүхэд хамгааллын баг тий. Сургууль дээр болохоор энэ баг нь урьдчилан сэргийлэлтэй л хийнэ. Тэрнээс биш кейс гарахыг хүлээгээд урьдчилан сэргийлэлт хийхгүй байх гэж байна. Урьдчилан сэргийлэх ажил хийснээр ухаан тохиолдолд хүртэл хуваар буурдаг. Үеийнгийн дээрлэлттэй холбоотой асуудлаар байгууллага тус бүр чиг үүргийн дагуу ажилласаар байна. Жишээ нь Хүний эрхийн үндэсний комиссаас 1-р сургууль дээр хяналт шалгалт хийж, сурагчдын хувийн мэдээллийг нууцлаад дээрлэлтийн нөхцөл байдлыг тодруулах судалгаа авсан юм. Харин бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн эвсэл төрийн бас байгууллагаас боловсролын ерхий газартай хамтран сарын аяныг хэрэгжүүлжээ. Түүнчлэн цагдаагийн ерхий газраас эцэг эхчүүд рүү чиглэсэн 365 хайрлын хамгааллын нэртэй аяныг мөн өрнүүлж байгаа юм. За дээрлэлт дэлгэрэх ёсгүй гэж аян явсан байгаа. 2024 оны сүүлээр. За үүнтэйгээ залгуулад яг дээрлэлт дэлгэрэх ёсгүй гэдэг аян маань яг хүүхдүүдэд чиглэж исэн бол за энэ оноос эхлээд бид нэр 365 өдөр хүүхдээ анхаарч хайрлая буюу эцэгийг хасраа хамгаалагч та бүхэн за хүүхдтэй өдөрт ядаж нэг 20 минут зарцуулж чаачээ. Тэгээ манай эцэг эхчүүд бас хэлдэг те. Нөгөө шөнө оройд болохоор л хүүхдүүд бас гэвдрэгт өртөжгөөтэй нэг тэгээд идэг. За энэ болохоор яг орой гэлтгүү за бас нөгөө нэг хүүхэд хичээл тарах орох цагуудад бас гэмтрэг маань дийлэх нь үлддэг гэсэн манай цагдаа байгууллага бас судалгаа байна. За үүгээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр за эцэгийг хасраа хамгаалагч та бүхэн ямар ч цаг хугацаанд оройч вэ өглөөч вэ өдөрч вэ хүүхдтэй нэг ганцхан минутыг юм уу 20 минутыг зарцуулчаач гэсэн өрөөндор захин орчны зохисгүй хэрэглээг бууруулах эцэгийг хасраа хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр энэ уг аяныг зохион байгуулад ажиллаж байна. За сургуулийн хөтөлбөр дотор хичээлийн хөтөлбөрөөр дамжуулж хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гендер зорьсон хүчирхийлэлээс яаж урьдчилан сэргийлдэг гэдэг туршлагууд бас олон улсад байдаг. Монголд ч гэсэндээ ийм туршлагууд байгаа. Сургууль бүхлээрээ яаж хүчирхийллийг үйл твчдэг соёлтой болохыг тий. Сургууль тийм соёлтой болоод ирэхээр тэр чинь тухайн орон нутаг бас хүчирхийллийг үйл твчих соёлтой болоод эргээд нөгөө нийгэмдээ нөлөөлөх гэдэг байдлаар явна. Дээрэс нь багш нарыг мэргэшүүлэх шаардлагатай байгаа. Багш нар түүхийн хичээл заангаа хүчирхийллийг үйл твчих соёлыг зааж болж тий. Математикийн хичээл заангаа олон янзт ялгаатай байдлыг ойлгох байдлыг одоо агуулгыг зааж болж байна. За уран зохиолын хичээл заангаа нэмжээ сэтгэхэд энэрхүү заах боломжтой болж байна. Гэх мэтчил нөгөө хичээл хоорондын интеграц руу хүчирхийллийг үйл твчихийн агуулгыг яаж олох вэ гэдэг арга аргачлалууд бол байдаг. Багчууд өрн томчуудыг биднийг харж л үлгэр дуурайл авч байна. Тийм учраас бид нар томчуудын юу хийж байгааг бас л одоо дуурайж
одоо тэрийг хэлж гэн хэрэгжилж байгаа асуудал байгаад. Тэгэхээр энэ дээр бол бид нэр бас анхаарал хандуулах ёстой. Энэ томчууд гэдэг бол хүүхдүүдэд үргэлж одоо эерэг зөв зүйлийг одоо үлгэрлэж уриалж явах ёстой. Тийм учраас хүн бүр одоо хариуцлагатай байх хэрэгтэй байна. Хүүхдийн төлөө мэдээлэл нурайтай Child Demand Хүүхэд эмийн сайтаас үеийнгийн дээрлэгэлттэй холбоотой сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ. Энэ нэвтрүүлгийн агуулга хурц очих байгууллага бүр үеийнгийн дээрлэгэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ аль биесээр тунхаглаж, дээрлэгэлтийн нөхцөл байдлыг илрүүлэх судалгаа авч, асуудлыг хохирогч хүүхэд төвтэй шийдвэрлэх дотоод систем бий болгохыг уриалж байна. Эсбөгөөс цахим орчинд хүүхдүүд нэгнээ дээрлэгсэн бичлэг гарах болгонд нийгмээр ам уралдан давхар хүүхдүүдийг доромжилж байх хооронд бодит амьдрал дээр миний магадгүй таны ч хүүхэд хэн нэгэнд дээрлэхүүлж ирээдүйд итгэх итгэлээ мөрөөдлөө эрүүл мэндээ ч алдахад тун ойрхон байна.